Дараагийн мэдээ. Цусаа өгөх дэлхийн аяны хүрээнд 100 гаруй хүн цусаа амьдвлаж нийт 40 литр орчим цус цугларчээ. За энэхүү арга хэмжээг цусны донорын хөтөлбөөнөөр амьдрал бэлгэлийн урандор нэгддэг олон улсын We Love You байгууллага зохион байгуулжээ. Сайн дургахны дотор 10 удаа цусаа өгч 30 хүний амь аварсан 2 хүн, 20 удаа цусаа өгч 60 хүний амь аварсан хүмүүс багтжээ. Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэхдээ энэ өдрийг жилд ганцхан өдөр тэмдэглээд өнгөрөх бус тогтмол зохион байгуулж, бусдад амьдрал бэлгэлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байх нь чухал юм а. За энэ хүрээнд ч сайн дурын хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд бүгд дор бүрний тодорхой өдрүүдийг сонгон цусаа хандивлах аян болгон зарласан байдаг. Манай улсын хувьд цус сэлбэлт судлалын үндэсний төв сар бүрийн 3-ны өдрийг цусны донорын өдөр болгон зарлаж, иргэдийг цусаа хандивлах аянд идэвхтэй оролцохыг уриалсаар ирсэн. Үүний зэрэгцээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын сайн дурын байгууллагууд ч цусны донорын өдрийг зохион байгуулан амьдрал бэлгэлэх үйлсэд нэгдэж байна. Тухайлбал өчигдөр олон улсын We Love You байгууллагаас олон улсад нэгэн зэрэг зохион байгуулдаг цусны донорын өдөрлөг болж 100 гаруй иргэн цусаа хандивлсан байна. Мөн өчигдөр энэхүү аян Америк нэгдсэн улс, Австрали, Солонгос, Перу, Лаос, Камерун зэрэг орнуудад нэгэн зэрэг зохион байгуулагджээ. Өнгөрсөн оны байдлаар тус байгууллагаас 64 оронд цусны донорын аяныг зохион байгуулж 52200 хүн цусаа хандивлаад байгаа юм байна.